Өнөөдөр 3 өдөр. Тийм 3 өдөр. Өчигдөр, уржигдөр тэрний өмнөх өдөр 3 өдөр дараалаад би мейкапныхаа сургалтыг энд Сан Франциско Bay Area-д хийж дуусчаад өнөөдөр Temuujin, Nara, Big 3 бацаа Santa Barbara-гоо гэрлөөгөө харах гээд байж байна. Тэгтээ харахаас өмнө нэлээд хэдэн хийх юмнууд байгаа. Хэдэн дэлгүүрээр орох хэрэгтэй. Тэгээд юмнуудаа баглаад тэгж жагаад явна. Тэгээд бас манай ээжийн дүүгийн баг охин 10 настай Ellen. Өмнө харж байсан та нар. Ellen бид 3-тай цуг Santa Barbara-руу буцна. Тэгээд сургууль намарсан бид 3-тай цуг summer vacation маягийн явж байгаа нэ. Анх удаа ээж аваасаа хол өөр хүнийнд хоноод олон хоногор явхаар байгаа. Тэгэхээр манай нэг жижиг машин хүнээр дүрээд, юмар дүрээд чихэгдэл явах та. Тий. Сүүлийн хэдэн хоног айгүй завгүй, тэгтээ айгүй гоё байсан. Хүмүүстэй та нартайгаа энэ Bay Area-д амьдардаг хүмүүстэйгээ уулзаад гоё мейкапны тухай ярилцаад, хуваалцаад тэгээ та нартай мэддэг юм зааж өгөөд айгүй гоё байсан. 3 өдөр өдөржингөө ажилласан болохоор жоохон ядарсан. Тэгтээ дуртай юм хийгээд үнэхээр сонирхдаг юм хийж байгаа болохоор бүр ингээд амар хай болсон юм шиг. Ядарсаач мэдрэхгүй айгүй гоё байсан. Тэгээд ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Зөндөө шинэ найз нартай болсон юм шиг санагдсан. Явандаа бас ирээдүйдээ Монголдоо өөрөөр Америкийн хотуудаар аялж та нарт ирж сургалт заана гэж төлөвлөж байгаа. Тийм болохоор та нар бас комментэнтэй хаана байдаг вэ гэдгээ хэлээд сургалтанд сууя гэж сонирхож байгаа хүмүүс минь коммент бичээрэй. Temuujin миний сургалтанд маш их тусалсан байгаа. Яг юмнуудаа огсраа, ширээ-мэрэгээ огсрах хэрэгтэй болсон чинь энэ чинь миний бүх юмыг барьж яваал, огсраал тий. Group ангин дээр нь би Марлагийн сургалтын тухай бичлэг хийгээд тэгээ сүүлдээ би бүр Марлагийн ярьж байгаа юмд нь ороо бичлэгээ хийхээ мартаа би бүр ингээ ярианд нахаар ингээ сууцсан. Мейкапын сургалтанд суужсэн эмэгтэйчүүдтэй цуг бараг ард нь ингэсэн бүр нэг харсан чинь нөгөөдг чи зураг мураг бичлэг авахаа шаал мартцсан. Өө өстө мейкапны тухай бүр мейкапнд орцоо нөгөөд чи сүлдээ юу гэсэн бэлээ чи ягаад эмэгтэйчүүд ингэ чаддгүй юм бол айгүй амархан юм байлээ ш тийм ээ. Чадхиж харьяа. За одоо дахиад заа нөгөө нэг husband does my makeup challenge гэдэг шүү дээ. Чи одоо бараг 3-4 сургалтанд суучлаа. 3 цагийн сургалтанд чи суучлаа. Хэдэн өдөр дараалаа. Чи тэгээд хийж чадах гэж харъя заа ёо. Би бол амар сайн. Одоо яг дистралийн бол мэдээд авсан. Тэгээд бараг сургалтаас би айгүй их сурсан. Бараг makeup artist болохоор бараг тийм зиндааны мэдлэгтэй болсон гэж би бол өөрийгөө бодож байгаа. Ирээдүйд Marla намайг challenge хиймээрээ бол би шүү challenge-ыг авах би юм байна. За окей. Тэгвэл харъя. Эхний дэлгүүр дууслаа. Ice cream-тай гарч ирсэн. Одоо дараагийн дэлгүүр лээ. Тэгэхээр ямар дэлгүүр байсан бэ? Зарцаа. IKEA орсон бол заавч гэнэ зарим нь авах хэрэгтэй. Үнэн гоё. За явж охно Ellen хоёрыг авъя. Тэгээд let's go home. Yep, let's go home. Come on, Santa Barbara. Ой, миньяка.
Чи нөгөө талаар суурай. Mommy кирало тинэ гэж тий. За, бэлэн үү guys? Let's go. Let's go. Хоёр охинтой болсон. Нэг том охин Ellen. Жижиг охин Наратага. Ellen-ыг аль хэзээ ажилд оруулсан те Ellen? Нада гэдэг юм уу Нара? Нада. Ellen Nara таалагдж байна те. Нөгөө тэнээр мондөг идээд. Let's go home. Одоо дээр тавьсан юм уу гайг байгаа даа те. I was here riding my bike yesterday. Тийм үү. За bye имэ, bye өвөө гэрэ. За. Bye Ogi гэрэ. Bye Ogi. Papa Aki. Bye Oka. Papa Oka. Bye Jamba. Bye. Dodo. Alright. 5-6 hours. Let's go. Yeah. За, миний охин пипи болох юм аа. Pipi. За. Oh, you guys bought that and everything. Манай охин шээлдэг гинэ. Сая бүгдээрээ машиндаа суугаад 5 минут ч болоогүй. What? Сэжлээ. Шээцнэ. Шоконд шийхгүй бас заавал тэгж тасаж замны хажууд шийхэх гинэ. All right. Now let's really go. Тэгсэн чинь одоо traffic-д орчихлоо. Ёо. Цаг яг 2:50 болж байна. Тэгээ бид нэр замдаа зогсож жоох амрагчээ тэгээд жоох ахаа суугаад хөдөлгөөнтэй болоо тэгээд жоох юм идээтэй хаанаа гэж. I think this is the best McDonald's I've ever been to. I'm going to modern. What halted? Бургер идэ дуусцаа. Та марлагын бургер идэх чинь. McDonald's орж ирэх амар уудсан байна. Хамгийн сүүлд хизээ орж иж бургер идснээр царах байна. Бараг л 4-5 жил юм. Тэрнээс өмнө өртөж байна. Анх Америкт ирчээд би амар их McDonald's ордог байсан. Гайс хамгийн дөрөв McDonald's ордог байсан. Агуу их ордог байсан. Тэгээд сүйдээ өөцөн ч юм уу тэгээд бас нэг хүний би нэг тийм сайн хоол биш. Хай дагаан зүйл яах вэ? Энд Америкт ирчээ McDonald's руу ороод бургер захиалахгүй. Тэгээд тэр үед нэг зурагт мурагт байгаагүй амар их самбартай номертэй байдаг. Тэгээд нэг номероос нь би тэр хэдэн номерын бургер авъя гэж хэлчихээд тэгчээ би тэр охинд би шарсан төмөс авъя гэсэн аахгүй юу. Тэр шарсан төмөсийг би тэгээд англиар fried potato гэж хэлсэн байхгүй юу. Тэгсэж тэр охин намайг ерөөсөө ойлгохгүй байсан. Бүр ойлгохгүй би бүр гараараа заагаад I want that fried potato гэдэг хэлсэн. Тэр охин ерөөсөө oh you want french fries гэх. Give me yes. So тэр цагаас хойш би ерөөсөө Америкт шарсан төмөсөөр fried potato гэж хэлдэг french fries гэж хэлдэг байлээ гэдэг мэдээж авсан. Та бүхэн ч гэсэн Америкт анх ирээд бургерний газар ороод ирээд шарсан төмөс захиад french fries гэж хэлж байгаа. Fried potato гэж. Нэг хүмүүс ойлгох л байх гэхдээ их зарим хүмүүс л ойлгохгүй юм шиг байна шүү. Чи тэгээд Америкээс мэдээж french fries сонсож байгаа. Really? No. Би л сонсож байгаа Америкээс. Just fried potato, huh? Fried potato, yeah. Nara.
гэртээ ирсэн биз дээ. Гэртээ ирсэн чи хаалга нэг одоо баахан пакэж нэ. Yay, Nara, гэртээ ирсэн. Home. Yay! Тэндээс 2:50 гэж гарсан. Одоо оройн 9 цаг 8 минут гээ болж байна. Өдржингөө явсаар хагаад сая л урж ирлээ гэртээ. Тэгээд өнөөдрийнхэн бичлэг ингээд дуусгая. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзцгаая. Түр баяртай.